Өнөөдрийн хичээл бол ярилцлагын үндсэн хэллэгүүд. Tell me about yourself. Өөрийнхөө тухай ярина уу? Ажил олгогч таны мэргэжлийн туршлага, ур чадвар болон ажилд хэрхэн тохирох талаар ойлголт авахыг хүсэж байна. Дараагийн асуулт бол Why do you want to work for us? Та яагаад манай компанид ажиллахыг хүсэж байна вэ? Компанийн зорилгоо, соёлыг судалж, өөрийнхөө ур чадварыг хэрхэн хувь нэмэр оруулах боломжтойг онцолж ярил сайн. Оролцогчдын ихэнх нь энэ асуултанд сайн хариулж чаддаггүй. My greatest strength is problem solving. Миний хамгийн том давуу тал бол асуудал шийдвэрлэх чадвар юм. Босод жишээ. Teamwork. Adaptability. Communication skills. Сул талаа хэрхэн зөв илэрхийлэх вэ? A weakness I'm working on is public speaking. Би сайжруулахыг хичээж байгаа нэг сул тал бол олон нийтийн өмнө үг хэлэх юм. Сул талаа хэлэхдээ түүнийг хэрхэн сайжруулж байгаагаа хамт тайлбарлаарай. Ярилцлагын төгсгөлд танаас асуулт асуух боломж олгодог. Do you have any questions for us? Та бидэнд асуух асуулт байна уу? What does a typical day look like in this role? Энэ албан тушаалд ердийн нэг өдөр ямар байх вэ? What are the next steps in the hiring process? Ажилд авах үйл явцын дараагийн алхмууд юу вэ? Ярилцлагын төгсгөлд талархал илэрхийлэх нь чухал. Thank you for your time and consideration. Цаг гарган анхаарал тавьсанд баярлалаа. I am very interested in this opportunity. Би энэ боломжид маш их сонирхолтой байна. Ярилцлагын дараа талархлын имэйл илгээх нь сайн сэтгэгдэл үлдээдэг. I wanted to reiterate my interest in the position. Би энэ албан тушаалд сонирхолтой байгаагаа дахин илэрхийлэхийг хүссэн юм. Thank you again for the interview. Ярилцлага хийсэн дахин баярлалаа. Баяртай.